Гэгээр нэг гэдэг бол тэнгэр хүн өөрөө тэнгэр болохыг хэлж байгаа юм. Агуу их хүчийг өөртөө авч ашиглах юм бол энэ өвчин орж гэдэг чи юу ч вэ? Дээд тэнгэрийн тэр төлөг буулгадаг чадал чинь хүний сүнсэнд байгаа юм. Бүх зүйлсүүд бол тэр бэлэг чандаас бийжиж бодтой болж гарч ирсэн л тийм л нектарлоод, энерги нектарлоод. Хүн сэтгэлээ ариусна гэдэг бол тэнгэр болохыг хэлж байгаа. Тэгээ тэнгэр заяат гэдэг нь ухамсарлаг дээд тэнгэрийн энерги бийжиж бууж ирсэн нэг тийм гал өрсөлтэй хүмүүс. Энэ удаагийнхаа бид хамтрагч подкастын оюун бодол гэдэг удаагийн дугаар Монгол хүний халуун сэтгэлтэй үзэгчдэд сайн үсийг санхүүж үлээ гэсэн баг ухамсар гэдэг. Амар мэнд байцгаана уу? Эрхэм сайхан үзэгчдээ энэ өдрийн сайхан мэндийг хүргье. Ухамсарын хүч подкаст нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээ энэ удаагийн дугаарт маань Квант физикийн их эрдэмтэн доктор Лавга багш маань одоо өргөдөж ирж хойморт маань заларсан байж байгаа. Тэгээ Лавга багш маань бол эрдэмтэн хүнээс гадна бэлэг оюунтан тэнгэрэн нэгдсэн ийм гэгээ мэрэгэн хүн байж байгаа. Тэгээ тэр их тэнгэрийн сайхан адистд хорыг бид бүхэнд дуулгаж биднийг эцэлж өгөхөөр бас энд сууж байгаа гэж би бол дотроо их баярлан гэлээд сууж байна. За мөн Лавгсран доктор маань хүрэлцэн ирээд гэд сууж байгаа. Тэгээд Лавгсран докторыгаа болохоор бид хоёрыг нэг сайхан ярилцуулаад энэ нэвтрүүлгийн маань өдөртөн чиглүүлж өгөөч гэж урьд залж авчираад ингээд суулгачихсан байж байгаа. Ухамсарын хүч подкастыг үзэж сонсдог үзэгчдийнхээ өдрийн амгалан айлтгая. Тэгээд манай энэ өдрийн энэ хүндтэй хоёр зочныг ерөнхийд нь одоо чиглүүлэх ийм одоо өөрийгөө хүлээж байгаагийн хувьд манай энэ удаагийн одоо хилцүүлэгт хүрэлцэн ирсэн нэгэн насаараа Монгол Улсын их сургуульд физик, тех тусмаа квант физикийг нэгэн насаараа заасан. Ерөн одоо жоохон тодтогч хэлэх юм бол Монголын квант физикийн одоо эцэг гэж хэлж болох ардын багш Лавга маань уралдаж байгаа учраас багшаасаа одоо ер нь ярилцлагыг эхлэе гэж бодож байна. За багшаа ер нь энэ ухамсар, оюун ухаан, квантын одоо холбоосуудын талаар та нэг тодорхой мэдээллийг өгнө гэж хүсэж байна. За юу нэг өмнө эзэн Чингис хаан тэнгэр газар ээлдэж агуу хүчийг олсон гэдгийг хэлсэн. Энэ болвол тэр эзгүй тогшин хээр талд дэлхийн нүдний өмнө одоо ч гайхаж баршгүй нүүдлийн соёлыг хөгжүүлсэн бол хаанаас гарсан хүч вэ гэдгийн тухайд бид ярих гэж байгаа юм байна. Тэр л асуудал мөн. За тэгэхээр энэ болвол тэнгэр газрын ээлдэж гэдэг чинь юу гэсэн үг гэхээр энэ орчингийн үүднээс бол тэнгэр гэдэг бол их сэтгэл ивэлийн орн байна. Тэнд бодис байхгүй. Тэнд сэтгэл байна. Сэтгэл бол энерги байна. Энерги бол ивэл хайрыг төлөг заяаг газарт хүнд буулгаж чаддаг. Ийм одоо цаг хугацааны уран үйлдвэрлэл, уран бүтээгч заяа байна. За тэгэхээр энэ заяа гэдэг бол газарт хүн заяага өөрөө төлөвлөж, өөрөө хүсэж, өөрөө хурайлж тэнгэрт хэрэгтэй зэрэг тэнгэрт бол суу заяар нөгөө хүний хүслийг огтон аваад боловсруулад эргээд газарт үйл болгох төрөг заяаг буулгадаг гэж одоо би төсөөлж байна. Энийг би эзэн Чингис хааны үг тэр нуус тавчон дах юунаас өлгөж ярьж байгаа нь тэр. За хоёрдугаарт энэ хүүхдүүд их гайхалтай юм хийсэн байлаа. Квант ангаах ухаан гэж. Квант ангаах ухаан гэдэг чинь юу гэвэл тэнгэрээс ирж байгаа тэр тэнгэрийн сэтгэлийн энерги бол газарт бун атом молекулын энерги бол
ялгаагүй тунгаар хүнд шилж. Энэ тунгаар шилжиж байгаа юмыг дойдгоо гэж туршилтан дээр бууж ирсэн байна. Тэгэхээр бид нар дээд мөнх тэнгэртэйг сэтгэлийн хүчээр тунгаар харилцсан. Мөнх тэнгэрт болвол сэтгэлийн хүчраас сэтгэл догтлоод горгүүнээ сэрүүнийг оруулаад мордно гэдэг чинь тэр хөхөрч байгаа хүндийд очих газар энэ хүний одоо сууж байгаа хоёр бол холгүй нэг л дор байж байгаа шүү дээ. Харагдаж байгаа. Тэгэхээр тэнгэр гэдэг бол ийм л сэтгэлийн оронд байдгийм. Энэ бодистой юм гэдэг бол газарт байгаа нэ. Тэгээд энэ бол тэнгэр үсгэж байгаа. Нөгөөх нь бол мөнгө тэнгэрийг үсгэж байгаа. Энэ газарт байгаа атом молекултай ертөнцийг хумынхан ертөнц гэдгийг. Энэ бидний харагдж байгаа сандал ширээ одоо бидний бие энэ эргэн тойрны юмыг бол одоо үлэг бие гэдэг юм. Монголчуудын ойлголтын тухай ярьж байна. Тэнгэрийн эрхсээ хийвсийг бол үлэмж орчлон тэнгэр гэдэг юм аа. За тэгээд энэ бүх юм чинь юугаар холбоотой байна вэ? Өнөө сэтгэлийн тун энерги буюу квантаар холбоотой байгаа юм аа. За нэг юм хөтсөйтэй. Зүйтэй яг үнэ. Тэгэхээр багш яг одоо сая тэр сэтгэлийн тун энерги гэдээ ярьж байна тийм ээ. Яг физик болохоор яач чинь яг одоо физикээр тайлбарлаад орохгүй тэр чинь юу вэ? Сэтгэлийн тун энерги гэдгийг физикийн багжаар хэмжиж болно. Зөв. Тэгэхээр тун энергийг хэмжигдэнэ. Энэ тун энергийг 1900 оны 12 дугаар сард хийсэн анхны квант физикийн илтгэлд Макс Планк үүнийг квант гэж нэрлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл тун энергийн нэр нь квант байхгүй юу? Тэгэхээр атом ч энергиэр тунгаар цацруулна, тэнгэрч сэтгэлийн энергич тунгаар ирнэ, тэнгэрч бидэн сэтгэлийг тунгаар явуулна. Үүнийг квант гэдэг. Энэ тун дотор тэнгэрийн хүч, мөнгө тэнгэрийн хүч, мөнгө тэнгэрийн анагаахын хүч, мөнгө тэнгэрийн зурх хүч, туйл хэлэх хүч бүх юм байж байгаа. Тэр юм бол тэнгэрт байх. Одоо энийг бол сайхан ерөн буддийн ухаан талаас одоо энийг яаж үзэх вэ? Тэгээ багшийн хэлж байгаатай таарчлаа юм л та. Аливаа юмсууд ерөөсөө ингээд энерги төрчихтэй энерги. Бид нар бол ингээд тэнгэрийг хараад ингээд нэг хоосон агаар гэж бодож байгаа шүү дээ. Тэгж байгаа. Гэтэл энэ хоосон агаар биш ээ. Багшаа хэлж байна. Энэ бол сэтгэл гэж. Энэ бол нэг юм оюун ухаан. Оюун ухаан. Сэтгэлийн агуу их орон зай. Үлэмж бишт. Тэнгэр өөрөө. Зөв. Тэгээ энэ тэнгэрт багтахгүй зүйл гэж ерөөсөө байхгүй. Ухамсар аль хавьд явах вэ? Энэ тэнгэрийн орон зай чинь тэр чигтээ ухамсарын орон зай. Зөв. Ухаантай өөрөөр хэлбэл. Оюун ухаантай ийм орон зай. Маш жижиг нэгжтэн аваад үзэх юм бол квант гэдэг байгаа маш жижиг нэг юм энергийн хэлбэртэй байна. Тэгэнгүүт бид нар бол энэ агуу энэ их энерги ухамсарын нэг юм орон зайд байгаа энэ оршихуйгаан зүгээр мунхагийн энэ маханнуудээр хараад энэ бол ингээ нэг юм хоосон орон зай. Би гэдэг бол энэ нэг юм махан бие ингээ тусгаа ганцаараа ингээ тусгаа. Тэгэхээр миний оюун ухаан гэдэг зүйлийн тархин дотор л нэг юм оюун ухаан гэж юм байгаа. Гэт ингэчглэр чинь би одоо өөрөө ингээ өчөөхөн болчих жоохоо. Зөв. Тэгээ Чингис хаанаас жишээ авч штэ манай багш. Тэгэхээр чин Чингис хаан юу гэж хэлсэн бэхээр мөнх тэнгэрийн хүчин дор. Мөнх тэнгэрийн энэ их сүр хүч газрын эвэлж бууж ингэж энэ үйлхэрийг бүтээлээ гэж байгаа. Тэгэхээр яг тэгэхээр би өөрийнхөө ухаанаар хийчлэхгүй шүү дээ. Тий. Бид нар энэ оршихуй ертөнцөө таниад энэ хорвоо ертөнцийн агуу удан байж дээ. Энэ однаар саргүй одоо тэгэл гарыг ирэхээс ямар хязгааргүй агуу байгаа тий. Энэ хязгааргүй агуу оюун ухааны хүч
Тэгээ энэ хязгааргүй оюун ухаан чинь ингээд энэ сансар окторгуй чинь нэг юм хорвоо ертөнцийн нэг жам нэг юм юу байгаа байхгүй те эргэлт. Жам нэг юм хууль байгаа байхгүй юу? Хязгааргүй энэ оршихуй ертөнцийн нэг жам хуулийг таньж мэдээд тэрний дагуу яг тэрэнд зохируулад үйл хэрэгэн бүтээгээд ингэхийг бол Чингис хаан тэгэж хэлээд байгаа юм шиг байна. Тэгээ энийг бол буддизмд юу гэдэг байгаа вэ гэхээр хоосон чанар гэдэг байхгүй юу? Зөв. Бүх зүйл хоосон чанартай. Аливаа юмс хоосон чанартай л гэдэг. Аливаа юмс буддизмд одоо байнга ингээд дурддагддаг нэг үг бол өөрийнхөө талаас хоосон гэж байгаа. За. Өөрийнхөө талаас юу гэж тайлбарлах вэ өөрийн талаас? Яг бодит одоо ийм шүү гэдэг. Тий, өөрийнхөө талаас хоосон гэхээр за яг би бол нөгөө энэ эрүүл мэнд дангаах чиглэлийн ингээд юм хийдэг хүн учраас тийм ээ. Сэтгэлийг ашиглаад хүн өөрөөгөө эрүүлжүүлж болноо гэж би ярьдаг шүү дээ. Тэгээ цааны багшийн ярьсантайгаа холбох юм бол тэнгэр гэж нэг энэ агуу юм байна. Энерги, агуу оюун ухаан, агуу ухамсарын хүчийг ашиглаад би өөрийнхөө өвчнийг эдгэх юм бол энэ ч одоо тэр хязгааргүй хүч чадлаар миний энэ өвчин чи юу ч шилжих байхгүй. Юу ч биш тийм ч одоо юу ч гэж хэлэх юм дээ. Бүр өчүүхний өчүүхэн байхгүй. Тэгэхээр тэр талаас нь ярихаар өөр тэгж тайлбарлана. Өөрийнхөө талаас хоосон гэдгийг тайлбарлахаар юу болох вэ гэхээр за одоо манай багш бас дараа нь тайлбарлах гэж бодож байна. Квант физикт бол тэгж байгаа шүү дээ. Нөгөө ажиглагч гэж юм ярьж байгаа. Тийм. Ажиглагч байхаар л энэ хорвоо ертөнц чинь бол байгаа. Ажиглагч байхгүй бол энэ эргэн тойрны эд зүйлс бүх зүйл байхгүй. Энэ ажиглагч гэдэг миний ухамсар энэ зүйл ямар байхыг шийдэт байгаа. Тэгэхээр өөрийнхөө талаас хоосон гэдэг нь юу хэлээд байгаа вэ гэхлээр би л тэр зүйлийг тэгж хараад байгаа гэсэн үг. Тий. Харахаар л харилцаанд орж ийн гэсэн ойлгож болов тэрийг. Хараад үдэ мэдээлэл. Ааха. Жишээ нь штэ нөгөө буддийн энэ ламнар ном хаялцахтаа тэгсэн гэдэг штэ. Цонхоор тусж байгаа, тооноор тусж байгаа нарны цацраг туяан дээр ганцаа ингээд тогтдог. Хөөргөнийхөө дайлан ингээд тогтдог. Тэгээд за энэ бол нэг хоосон чанар юм аа гэдэг. Тэгээ ном хаялцажсэн тухай юм яриа байдаг штэ. Тэгэхээр эн чи яаж ийм вэ гэхээр тэр нарны цацрагийг яг бодиттой ингээд нэг юм утас шиг ингээд хэц шиг оршиж байгаа гэд би яг үнэн голоосон сэтгэлээсээ итгэж чадсан байхгүй юу? Зөв. Үнэн голоосон итгэж чадаад тэгээд тэн дээр ганцаа ч юм уу хөөргөнийхөө дайлан тогтоход тэр шууд тогтож байгаа. Гэтэл бид нар болохоор яг тэгж үнэн голоосоо итгэж чадахгүй шүү дээ. Эн чинь хоосон шүү дээ. Зүгээр л энэ дээр өнкрөөд ганц маань өнкрөөд ойчин шүү дээ гэж бодоод байгаа шүү дээ. Тэгэхээр бидний оюун ухаан өөрөө тэр зүйлийг ийм хэц шиг байх уу, хоосон байлгахгүй гэдгийг шийдээд байгаа нь бидний оюун ухаан юм аа. Зөв. Гэдэг аахгүй юу? Түүн шиг зүгээр амьдрал дээр бол яах вэ гэвэл тэгэхээр хин нэгэн хүнийг бид нэр энд айгүй муу хүн байна гэж харж болно. За тий. Энэ өстэй таруу хүн байна, муу хүн байна гэж харж болно. Тэгвэл нь шүү дээ. Тэр хүн яг миний хувьд бол муу хүн л байх бол. Тэр хүн маш сайн хүн байна гэж харах юм бол миний хувьд тэр хүн бас сайн хүн л байх болно. Тэр хүн өөрөөр хэлэх юм бол тэр хүн сайн ч байж болно, муу ч байж болно. Миний харж байгаа өнцөг тэр хүнийг сайн муу байхыг шийднэ. Тэгвэл энэ ч өөрөө энэ квант физикийн нэг ийм ойлголт. Яг адилхан энэ буддийн гүн ухааны өөрийн талаас хоосон гэдэг нь. Тэгвэл би өвчнөө байна шүү дээ. Өвчнөө энэ бол боломж гэж харж болно. За. Миний амьдралыг улам сайхан амьдруулах боломж. Сөрөө одоо тийм ээ өөрчлөж байгаа сорилт гэж. Тэгээ сорилт. Энэ өвчнөө би эдгэж нэ. Энэ өвчин бол дорой эдгэж чинь би тэгээ илүү урт удаа илүү сайн сайхан амьдрах юм байгаамаа гэж тэр өвчин туссан зовоороо хүн ажиглалт хийж харж болно. За. Нэг өнцөг. Нөгөө нэг өнцөг нь за ер нь баларч байгаа юм байна. Би одоо ингээд миний амьдрах хугацаа дуусч байгаа юм байна, өхөж байгаа юм байна. Энэ өвчин ер нь эдгэшгүй өвчин юм байна гэж бас харж болно. За эсвэл бол за энэ өвчин нэг жил намайг би нэг жоохон зовиртой явахад тэгэл итгэвч ш тэгэл өөрөөр хэлбэл юу ч харж болох гэдэг шүү дээ тэр өвчин гэдэг зүйлээ. Тэгж болж байна. Юу ч гэж харж болно. Тэр харж байгаа өнцгөн шийднэ.
Шийтнэ. Харцаа онцгой шийднэ. Тэр өөрөөр хэлбэл багшийн нөгөө төрүүчийн хэлдгээр тэр тэнгэр гэдэг нэг юм байгаа нэг том ирч күч нэрэг тий. Тэрнээс ямар өнцгөр тунгаар авах вэ гэдэг нэг тийм ойлголтууд нааш одоо тэр миний харах өнцөг болох гэдэг нэ. Багш та ер нь энэ ямар санал хэлэх гэж байна багш? Тэр Будда багш нагаржана энэ тэр бол хоосон чанар гэсэн байгаа юм. Хоосон чанар гэдэг бол одоо манай Европын бүх физикчтэй квантын физикийн улс бол хоосон чанар гэж байна. Энэний өнцг нь ямар байсан гэхлээр Буддач тэр нагаржанач тэр Иесус Христос тэр бодис ертөнцид байсан байхгүй юу? Тэдний хардаг ертөнцийн ямар өнцгөр харсан гэхлээр энд байгаа юм бодтой юм байна. Энд л бодтой ертөнцийн юм л байх гэдэг ойлголт тэдэнд суусан байна. Гэтэл тэд нар дээд гэгэрэлд хүрээд тэнгэр ивлээ тэрнийг тэнгэрийн заяаруу татаад оруулахтай зэрэг. Тэр бол газрын үүлээс газраас хөндөрөөд тэнгэрийн заяад өгсөн. Тэнгэр болсон. Өөрөөр хэлбэл гэгэр нэгд бол тэнгэр хүн өөрөө тэнгэр болохыг хэлж байгаа юм. Энэ бодис энэ бие гэдэг сэтгэлийг мартаад одоо мартах гэдэг юм уу? Ерөөсөө сэтгэлийнхаа аялаад тийм ээ. Сэтгэлийнхаа тэнгэр дотор халиад сэтгэлийнхаа тэнгэр дотор орно. Сэтгэлийн тэнгэр дотор орохтой зэрэг тэр бодистой юм юу шаардахгүй. Гэтэл одоогийн физикт бол үгүй энд чи сэтгэл байгаа юм, энд чи торсионор байгаа юм гэж одоогийн физикчд бас хэлэх болно. Гэтэл Будда багшийн үед, Иесус Христосийн үед, тэр юуны үед бол тэнд тийм байхгүй хоосон л харагдана. Хоосон боловч чанар байна. Тэр чанараас шууч төрж болно гэдэг ийм талаар харсан. Энэ бол тэр хүний харсан тэнгэр гэдэг юм тэр. Тэр харсан тэнгэр гэдэг нь газрын юунаас харж байгаа байхгүй юу? Гэтэл зарим одоо жишээлбэл миний хайчихшээ гэдэг юм яриа. Нэг тэнгэр нь хайчихсан юм гэдэг нэг ярьдаг шүү дээ. Тэнгэр нь хайчихсан юм гэдэг болвол юу гэсэн үг гэхээр сэтгэлд бузардсан бол дээд тэнгэрийн заяа төргийг аваад төлөг заяаг аваад тэрнийг үйлс төврөх чадвар нь алдагдсан, бузардсан. Газрын шундын бузар, элдв бузарт идэгдсэн. Тийм учраас тэр бол дээд тэнгэр юу ч хэлгээгээд нэмэргүй тэнгэр нь хайчихсан. Тэгэхээр газарт үйлсээ бүтээхгүй гэсэн үг шүү дээ. Тэр тэвэнд бол зөвхөн газрын үйлдэл тэрнийг захирна. Хулгай хийн, хотлол хэлнэ. Зүнс сэтгэл гээд байгаа. Энэ өөрөө нэг юм бөөмлөг нэг бөөрөнхий бөмбөг шиг хэлбэртэй байна. За. Ийм бөөрөнхий бөмбөг шиг хэлбэртэй байхаараа төрөл аваад, төрөл дамжаад яваад байна. Задарч өгөхгүй байна. Зөв. Урд төрөл, хойд төрөл. За тэгэл энэ бие энэ дотор ороод ирлээ. Энэ бие байхгүй болохоор дараа төрлийг ингээ явлаа нэг юм бөөрөнхий сүнсэн бие. Сүнсэн биений мэдээллүүд бол сэтгэл. Зөв. За ингээд төрөл аваад яваад байна. Тэгэнгүүт энийг гэгэрэл гэдэг нь юу гэдэг юм бэ гэхээр энэ сүнсэн биений энэ бөмбөлгөн чанартай, бөөмлөг чанартай байгаа сэтгэлийг задлах, томсгох, задлах. Хэмжээг нэмэх. Хэмжээг түрүүний ярьсан шиг нь сансар огтургүй даяах. Тэнгэр болгоод. Тэнгэрийн аяар нэг болгоод задлж өгөх юм бол энэ бол гэгэрэл болж байна. Бүх улс савдаг орчлонгийн бүх сэтгэлийн бүх хүчнүүд нэгэн заяатай болгож өгнө. За. Тийм биз дээ. Одоо чиний тэр яриад байдаг урталд чинь нэг том гэрэл цуглаад байна, томроод байна. Гээд байгаа юм чинь өөрийн сэтгэлийн ганц тэнгис тэнгэрийн бүх савдаглуусыг дуудаад овоо дахин уул дахин гэдэг чинь тэр аргад нь энэ гэдэг. Тэрнийг бүгдийг тэнгэрийн заяагаар баяжуулж байгаа байхгүй юу? Аваа хүч. Тэгэхээр энэ заяагаар нэгдээд эрэхтэй зэрэг хүний сэтгэл маань юу ургуулв. Тэр
бүх сайн юм ивээсэн тэнгэрийн том хүч болоод өвлөө шүү дээ. Тэгэхээр тэр хүчээр чи юг чидж болох байхгүй юу да. Тий. Өөрийн коуч байна уу, цагаагаар байна уу, хурданд соруулна уу, ер нь хүн сайн хүснэ үү, одоо газар дэлхийг яана уу, үнэхээр лус савдаг од гаригийн эзэд тэгээд сар нарны эзэд энэ бүгд тэр дотор чинь орж явна шүү дээ. Тийм ээ. Сүнс гэдэг сэтгэлээр нь ороод ирэн тий. Сэтгэлээр нь ороод сэтгэлийн тэнгэрээр дамжаад орчлон бол бүхэлдээ нэг сэтгэл байхгүй юу? Яаж хувааж болохгүй сэтгэлийн орог. Тэгэхээр хүн гэдэг амьтны сэтгэл лусын сэтгэл хоньны сүнс ямааны сүнсээс хүний сүнс өөрлөх гэхээр хүний сүнс бол дээд тэнгэрийн элчин байхгүй юу? Өөрөлд дээд тэнгэрийн тэр төлөг буулгадаг чадал чинь хүний сүнсэнд байгаа юм. Тэгэхээр тэрнийг бөөрнхөөлүүлж яваад тэр бие дотор оруулна гэвэл сүнс тэрнийг харьцсан уул усанд оруулна гэвэл савдаг лусууд хариуцаад аваад явна. Тэгм учраас тэнгэрээс бууж ирсэн төлгийг бол яах вэ гэхээр их хурдтай. Тэгэхээр нөгөө олон хурдтайнууд ярьж за та нар одоо газар болгонд очиж энэ үнийг ариутгах хайрлагаад оруулах зэрэгэл бүх юм хийж байгаа юм да. Гэж би тэгж ойлгож байна. Одоо их сонирн болж байгаа юм тий бас. За одоо ингээд тэнгэртэй ухамсар гэдэг юм болчлоо. Одоо энийг жишээлбэл одоо сүүлийн үед одоо тухайлбал одоо багш их тодорхой ярьж байгаа шүү дээ. Ангаах ухаан руу яаж одоо энэ холбож байна, хөтлөж байна. Энэ талаар одоо та яаж. Тий. Тэгэхээр тэр нэг юм энергийн оршихуйг бид нэр авч ашиглах хэрэгтэй байна шүү дээ. Тэр хүчийг сэтгэлийн хүчийг тэр өөрчлөн хувиргах чадвар бүхий. Их хүч лус савдаг бүгдийг орж ирсэн. Бүгд тэнгэр нар сарны эрчим. Тэр нар сарны эрчим байгаа тэр нэг юм агуу хүчийг өөртөө авч ашиглах юм бол энэ өвчин хорч гэдэг чинь юу ч юу. Бурхтуудын хүчийг түрүү та бүхэн яаж чадаар гэсэн те хүн гэгэрнэ гэдэг бол бидний нэг ийм жижигхэн байгаа сүнсэн бие маань хайраар ингээд бүх их болсон 600 хамаг амтны төсөнд тул гэдэг байгаа шүү дээ. Тэр лус савдаг байна уу, шоргоолж байна уу, хүн байна уу, амт тэнгэр юу вэ? Бүгдийг хайрлсан тэр бодийн сэтгэл буддизм яриад байгаа тийм. Тэр хайраар ингээд дэлгээд байхаар чинь нөгөө сүнсэн биеийн задраад томроод энэ оршихуйн дайтай том нэг юм сэтгэл, том энерги болж хөрж байгаа байхгүй юу? Тэгэхээр урдын төгс гэгэрсэн мэрэгдүүд гэдэг бол ингэж агуу том болоод тогтчихсон байгаа, оршчихсон байгаа нэг юм сэтгэл, оюун ухаан, энерги. Энэ хорвоо ертөнцид ч одоо ингээл байж байгаа. Багсаа яаж хуваагдчихгүй байдлаар байж байгаа тэр чинь. Тэгэхээр тэрийг бид нэр аваад өөрийнхөө бие рүү оруулаад тэр өвчин хуучаа, тэр амьдрал ахуйгаа янзлах юм бол ич одоо агуу хүч эндээс гарах гэдэг байхгүй. Гэтэл би ганцхан тархин дээр тулгуурлаад тэгээ нэг жоохон боловсрал гээд одоо их сургууль зур жоохон тоо жоохон юм сураад тэгээ тэр тархиа ашиглаж амьдрын гэх юм бол ич одоо хол явахгүй. Тэрнийг зөвхөн амьны төлөө ашиглаад. Тий яг нь амьны төлөө ашиглаад ингээ явах юм бүр явахгүй болчих. Тэгэхээр бусдын тусын тулд ашиглаад ингээ явах юм бол энэ гайхамшиг болох гэдэг байна. Яаж ашиглах вэ гэхээр түрүүн бид нар бас ярьж байгаа нэг дотоорсон. За өвчнөө байна шүү дээ тий. Өвчнөө за энэ бол тийм ээ би эдгээрээ сайн сайхан амьдрах боломж юмаа гэж би өөрөө бодъё. Тэгж анхаарлаа төвлөрүүлье. Тэрнтэй зохилдох энерги надад уусаж олж ирж тэрний дагуу үйлчлэнэ. За эсрэгээр би өвчнөө байна штэ. За би өнгөрсөн байна. Ингээд болчлоо. Энийг эдгийг арга байхгүй байна гэж бодъё. Бас тэрний дагуу үйлчлэнэ. Тэг хүн тэнгэрэн хайцсан гэд багш дотор ярьсан шүү дээ. Тэгэхээр энэ ийм сөрөг бодлын эрчимүүд биднэр дотор байгаад байхаар нөгөө тэнгэр нь орж ирсэн ч өөрт нь гай болоод өөрийнхөө энэ тэр агуу ертөнцийн энэ ухамсарын энерги өөрийнхөө сайн сайхны тулд ашиглаж чадахгүй болоод ингээ нөгөө сэтгэлийн бузар, сэтгэлийн бохирд энэ айдастай холбогдож байна уу?
Сэтгэлгүй яхав айдас одоо муу сэтгэл гэдэг. Айдас муу сэтгэл одоо үл итгэх за тэгэл гомдол за тэгээд татаархал энэ чи юу л да тэр хотлаа да энэ хотлаа гэвэл тэгэл тэнгэрийн хайчлаа чи шүү дээ тийм ээ. Тэгэхээр хүн гэгэрнэ гэдэг бол өөрөөр хэлбэл хайрын энерги хэлсэн үг. Одоо хүн ингээл сэтгэлээр тэнгэр газар эвлэгнэ гэдэг бол хүн ерөөсөө тэнгэр болно. Хүн орчлон болно. Газар биш. Орчлон болно. Орчлон болно гэдэг чинь чиний одоо хүний хүсэж байгаа ямыг орчлонгийн бүх хурлаагаар дамжуулаад орчлон даяар гээгүүлнэ. Тэгээд одоо жарга хийжсэн шүү дээ. Ийм гэрэл гаргана гэж. Тэгээ гэрэл дотор орчлонгийн хуралдаа явж байгаа. Их хуралдаа. Их хуралдааны төлөөлөгч нар тэндээсээ болвол судаг лапс бүх орчлонгийн юмс болвол даалгавар аваад гарна. Тэгэхээр тэр одоо хаван хавдрыг эмчлэхийн тулд тэр даалгавар болвол цэг болгонд хүрнэ. Тэнгэрийн нөгөө талаас чийлэн хаанаас чийлэн ийм учраас хүн бол өөрөө гэгэрээ тэнгэр болоод ирэхээр хүн сэтгэлээ ариусна гэдэг бол тэнгэр болохыг гэлж байгаа. Тэнгэрийн житл болохыг гэлж байгаа юм. Тэгэхээр дээд тэнгэрээс заяад гэдэг бол ийм билий байж. Цэрэгт ялах чадал, өвчг идгээх чадал, амьдрал ийм байсан байна. Одоо тэнгэрийн чадал олно гэдэг юу гэхээр чи нэгэнт мөнгө тэнгэрийн элчин бол чи бүх лус савдгийг захирч чадна. Гуйж чадна, көсөж чадна, хийж чадна. Тэгэхээр багш би одоо нэг сонирхолтой асуулт ившлэх гэдэг. За нэг өвчин байна хүнд одоо янз бүрийн ирж байна. Бид нэр одоо энэ ангаах ухаанаар эмчилж шүү дээ тийм. Тэр ангаах ухаанаар эмчилж байгаа тэр орчин үеийн шинжилгээ ухааныг ангаахын шинжилгээ ухааны олдыг түшгэлдэгтэр одоо багш бол одоо хэлж байгаа шүү дээ. Тэр тэнгэрийн хүчийг, сэтгэлийн хүчийг бүрөөгөө тэр чингээ сая түрүүн бас тайлбарлаад байна. Энэ сэтгэлийг хэлэх арга нь бол хайр юм гэж шүү дээ. Тэр хайрын хүчийг нэмчих юм бол одоо цагдаж юм эдгэрхгүй өвчин гэж байхгүй юм шүү гэж. Хийж болох уу? Ер нь та юу гэж бодож байна? Тэр ангаах одоо бид нэр тийм ээ ангаахыг бол үгүйсэхгүй шүү дээ. Одоо энэ бол угаасаа ирээдүйн эмчилгээ ийм л байх болно. Зөв. Энэ бол өнөөдрийн ангаах ухааны шийдэж чадахгүй байгаа шийдлүүд нь энэ дээр л гарч ирэх болно. Арга ядаад ирэхээр хүнд нэг тийм өөр нэг юм хайх нэг юм тэгдэг болж ирдэг шүү дээ. Аргаа барангуут бэлгээ барааддаг. Тэ. Бэлэг чанараа барааддаг. Тэр бэлэг нь өөрөө энэ байгаа даахгүй. Тэгээ Азуулж яаж яана гэхээр энэ бэлэг гэдэг байгаа дээр үеэсээ нэг юм яваад байдаг те ард түмний соёл уламжлал байдлаар яваад байдаг, шашин байдлаар яваад байдаг. Тэгээ яахав сүүлийн үед бол зарим нэг хүмүүс бол ингээ нөгөө жоохон материалист болоод ирэхээр их шинжлэх ухаан академик болоод ирэхээр шашин тэр бэлэг талаа үүсгэх чанартай нэг ийм болоод байгаа боловч нэг мухар зүсэг болоод байгаа юм шиг те ийм болоод байгаа боловч үнэндээ эн чинь өөрөө шинжлэх ухаан юм а гэдгийг Азуулж орчин үед баталж өгч байгаа. Квант физик тэрхүүтэй одоо ингээд энэ эрдэмтэн хүн чинь өөрөө манай багш нар удаа гэж ярьсан шүү дээ. Намаа нөгөө юу лээ солиотой гэдэг хүмүүс бас хэлээд байсан гэдэг. Та нэг те. Намайг солиотой хин ч яг Эйнштейнийг солиотой еврей гэжсэн байхгүй. За. Эйнштейнийг тэр агуу хүнийг. Тэгэхээр Эйнштейнийг солиотой еврей. Эйнштейний шагналтай хүн шүү дээ. Зарим уучлаг яриад байна. Тэгэхээр тэр юу гэсэн хөлөөр Эйнштейнийг ойлгохгүй учраас. Тэгэхээр өөрийгөө зөв гэж бодож штт. Яг байна. Гэтэл Эйнштейнийг тэр үед нь хинч ойлгоогүй. Солиотой еврейгээр дууссан. Гэтэл одоо 100 жилийн дараа Эйнштейн мандаж штт. Тэгэхээр юм тийм л юм байна. Арга физик гэдэг чинь ангаах ухаан гэдэг бол аргын явж дагнсан ухаан. Яг аргаар. Тэгэхээр одоо би тэр цасраг туяагаар эмчлэх арга зүг сүүлийн 30 жил судлаа. Хавдрыг туяагаар яаж эмчлэх вэ гэхлээр өндөр хүчтэй төмийн тун одоо тун энерги бөөмч байж болно, юу ч байж болно нөгөө хавдрыг эвдлээд
бүтцийн нэвдлээд. Тэгэхээр доогуур төчнөн тоя энерги их эвдэх хэмжээний энерги. Тэгтэл доогуур тоян бас би эвдэж байгаа шүү дээ. Тэгээ тэрнийг бол аргадаг одоо тэгэхээр шинжлэх ухаан тэр хооронд сэтгэлийн юм хэрэгтэй байна. Тэгэхээр ангаах ухаан аргаар явж байна. Сэтгэлээр гэдэг нь бол энэ манай дорны шинжлэх ухаан тэр дундаа энэ мөн дээд тэнгэрээс заяат монголчуудын ухаан юм. Тэгэхээр энийг ойрхон юм уу? Ерөөсөө бидний өмчлөх боломжтой монголчууд чинь бидний хэлээд сая гэгэрд шууд хүрчихсэн улс байхгүй юу? Тэнгэр их тэнгэр юу да догшин их талын амьдрал нүүдчдийг тэнгэр заяа төшөөлөв гэдэг миний номонд гарчиг байна. Яаж төшөөлсөн гэхлээр байгаль хатуу. Зууд болно, хорвороо орно, хэдэн малын алаад дуусгана. Тийм ээ? Гэтэл нөгөөх олон зэрлэг омгууд чинь бүгд дарж давтлаад мал хөрөнгөө аваад дахин хүүхдээ аваад явна. Тэгэхээр тэнгэр хол газар хатуу. Тэдэнд ганцхан юм энэ тэнгэртэл тэдэн эхлээд ухамсаргүй залбирчсэн байх л да. Залбирсаар байтал тэнгэрийн заяа гэдэг энэ сэтгэлийн хүч рүү орсон байхгүй юу? Зөв. Учир нь. Тэгэхээр дээд тэнгэр заяа гэдэг тийм учраас тэд бол одоо уран дархныг хөгжүүлсэн, мал аж ахуйг хөгжүүлсэн, тэнгэрээс толгойд нь бууж ирсэн, төрөг зураг нь бууж ирсэн. Тэрнийг ховрогож чаддаг юм болсон. Энүүн дотор ангаах ухаан явж байгаа. Ийм юм л да. Туйл ингээд бүгд явж байгаа. Аргаар явж байгаа гэж байна шүү дээ. Бэлгийг яаж одоо оруулах вэ? Яг нэгдүгээр сэтгэл ариун байна. Хоёрдугаарт тэр атаархал матаархал одоо муу үйлийг зөвөрл тэнгэрээ битгий гондоо. Тэнгэрээ битгий аяа тэнгэр нь хайж болохгүй. Ингээд байх юм бол чи аянда. За тэгээд инрэл хайраад ийлээ. тэнгэр рүү ордог арга монголчууд бол хээр талын ус учраас өөрийн мөлжид хэнгэрэг зохиж штэ. Тий. Хэнгэрэг зохирлоо хэнгэргийн утаснуудын тэр долгионууд бол энэ хүн бол газарт уяатай сэтгэл нэг тийм юугаар уяатай байх юм. Тэгэхээр нөгөөх эрсэн ас гэж юм болно дарбайд. За. Тэгэхээр хэнгэрэг зохиод байхлаар нөгөө хүний сэтгэлд байдаг олон уяанууд тасна соргогтан гадна тэгж хэлсэн байдгийг. Тэгээд уяанд нь тасарсаар байтал уяан ерөнхийд нь тасар дуустдаг юм уу тасрах шахаад ирнэ штэ. Тэгэхээр нөгөө онгоцоор нисчих хүн жингүүт хэрнийггүй болдоо. Тэгэхээр нөгөө газрын уяа дуусаад ирэхээр нэг ухаалдана. Бөөнөр. Тэр үед нэг цаймаа суулгачих нь тэгээ юу гэхээр газрын уяан тасарсан учраас тэнгэрийн дээд тэнгэрийн бэлэгтэйг холбоотой үлдэнэ. Ингээд зэрэгэл асуун жаргаа болоод энийг ингэж имчилнэ гин тэр хэн болвол шарвын сөрөнж болвол тэр өөр онготонд ороо сурцсан шүлгээ хэлнэ пөрөвд орж бол тэгнэ туйлж бол тэгнэ юу тэгнэ уг нь эмчнэр эхлээд онготонд орцсон байх ёстой юм аа. Ойлгосон уу? Өөрөөр хэлбэл эмчнэр бүгдээрээ дээд тэнгэр болж чад сэтгэлээр энэ хүний дотоод ертөнцийг харж идэг юм болно. Тэгэхээр энэ рүү бид явж байгаа маа бид хэдийн өнөөдрийн ажил бол бид тэр лүү явж байна. Заргаа багш одоо юу гэж хэлэх вэ? Бэлэг талаасаа гэж. Бэлэг гэж байгаа оршихуй ертөнц өөрөө ерөөсөө юунаас үсээд байгаа гэхэлэр тий энэ бэлэг чанараас ил гарч ирээд байгаа. Ил гарч ирж байгаа. Ил гарч ирж байгаа. Энэ бидний харж байгаа энэ бүх зүйлсүүд бол тэр бэлэг чандаас бийжиж бодиттой болж гарч ирсэн л тийм л нектарлоод, энерги нектарлоод. Тэг квантвицгийн хэн бол хэлэх байх. Энэ ширээ ийм хатуу матер төмөр юм шиг харагдаж байгаа тийм нүдэнд бол тэгж харагдаж шүү дээ. Гэтэл энэ бол зүгээр жаахан нектарсан энерги гэдгийг л батлана шүү дээ. Нектарсан сэтгэлийн энерги. Тий. Нектарсан энерги. Тэр энерги нь өөрөө дотор ухамсартай, оюунтай, мэдээлэлтэй сэтгэл гэж тэгж хэлээд. Энэ үн дотор хэрэг энийг хөөрг гэж бодвол
За. Аавын чинь сэтгэл уй удам дамжиж ирсэн сэтгэлийн тэр ёроол тэр зан мундаг эрдэм одоо шингэчихсэн байж байгаа. Тийм учраас аав юм гэж хадгалдаг чинь тэр байгаа аахгүй. Тэг амьгүй юм бол аавал барьж исэн юм лээ нэг гөр гэж хизээж хүн хайдгүй үстэй. Дээл хувцс бас тэр. Бүх юм тэр. Малгай бас тэр. Энэ бүхэл энэ эд зүйлүүд бидний энэ амьгүй юм шиг хараад байгаа бүхэл эд зүйл чинь мэдээлэл байна. Энерги байна. Тэгээ энерги гэдэг чинь дотоод заавал мэдээллийн агуулгатай. Сэтгэл гэж багш хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ширээ сэтгэл болчихлоо шүү дээ. Энэ сэтгэлийн мэдээлэл, сэтгэлийн тун энерги энэ бүтцэн цууцсан баг. Энэ өөрөө 95% нь юу шүү дээ. 95% нь сэтгэлийн гаралтай Тэнгэрийн бүтц төр чи энэ дотор явж байгаа шүү дээ. Яагаад тэгэхээр энэ орон зай 99% нь хоосон байхгүй юу? Тэгэхээр бодис гэдэг бол зүгээр нэг юм сэрцгэр хоосон юм байх нь ба шүү дээ. Одоо бидний 99% нь хоосон орон зай тэрэн дотор юу байна вэ? Тэнгэр л байгаа байхгүй. Тэгэхээр бид өөрөө тэнгэр л байхгүй. Цахимдсан одоо 100 болж байна. Тэр цахимдсан энэ 90 тэр хүмсэр тэр зөөгч тэр чанаруудыг одоо энэ сэтгэл талаасаа ер нь тайлбарлах холбоох. Эсвэл одоо энэ дээр жишээлбэл одоо ийм 90 үед бид нар одоо багшийн саяны хэлдгээр бидний монголчууд тэнгэрт ойрхон тэнгэрийн мэдрэмжтэй гэдэг яриад байна шүү дээ. Хүн болгонд одоо тийм боломжууд байна. Тэр үнэн. Тэгэхээр энэ үед бол тийм давуу талыг идэх давуу одоо байдал энэ хүндрэлтнүүдийн дотроос биднэрт байна. Энэ тал дээр одоо та хоёрын бодол юу аах вэ? Би одоо байгаа гэж бодож байна. Монголчууд бол ерөөсөө тийм язгуурын үндэстэй юм байлээ. Би бол хүн төрлөختн нэг юм хоёр их үсрээс үүсэж бий болсон юм байна гэж зүгээр ойлгож бодож явдгийн. Тэр нь нэг хэсэг хүн төрлөختний үүсэл гарал бол энэ тэнгэрээс гаралтай оюунлаг тийм энерги оюунлаг энерги хатуурч нягтарч материжж хүнийг үүсгэсэн. Нөгөө нэг төрлийн хүн төрлөختөн бол яаж байгаа гэхээр матери зүгээс оюун болох зам руугаа ингээд явчих. Тэгээ монголчууд болохоор тэр тэнгэрийн тэнгэр заяат гэдэг нь ухамсарлаг дээд тэнгэрийн энерги бийжиж бууж ирсэн нэг тийм гал өсөлттэй хүмүүс гэж хардаг. Тэгэхээр энэ нь өөрөө одоо орчин үед бид нар яах ёстой вэ гэхэлэр энэ хүн төрлөختөн гэдэг нэг 8 тэрбум хүн 200 гаруй улс орн ингээд байж штэ. Энэ дотроос яг нэг ингээд дэлхийг зөв чигтэн манлайлаа энэ бэлэг чанар руу одоо энэ бэлэг чанар бэлэг чанар нь хүн төрлөختөнд хаягдчаад тэгэнгүүт чинь зөвхөн арга дээрээ туйлдаад байгаа байхгүй юу? Амьдаад байгаа. Тэгэхээр бэлэг чанарыг нь оруулж ирж зөв чиглүүлж өгөх тэр үүрэг хариуцлагыг Тэнгэрийн өмнө хүлээсэн тэр Тэнгэрийн өмнө өөртөө авсан үндэстэн нь өөрөө монголчууд гэж Нагвэн. Тэгэхээр яг энэ байр суурьа монголчууд бид нар эзлэх ёстой. Байх ёстой байр суурьа. Өнөөдөр бид нар бол байх ёстой байр суурьнаас доош орчод байгаа байхгүй. Ингэж бид нар дэлхийн нийтээ зөв чигтэн манлайлах, дэлхийг хайраар ундаалах гэж хайр байхгүй юу? Оройг нь нөгөө юм хэлж дээ. Тий. Монголчуудын зам мурууд бол байна штэ. Дэлхий дээр гараад нэг юм дэлхийг одоо булаан эзлээ, дэлхий дээр нэг бизнес хийж дэлхийн ард түмнээс тийм юм авъя гэж биш. Монголчууд яг энэ бэлэг чанараараа дэлхийн хүн ардад өгье гэж ажиллах хэрэгтэй. Энийг өгөх нь өөрөө миний ч сайн сайхан юм байна. Энэ дэлхийн нийтийн сайн сайхан юм байна гэдгийг ухаалж татна. Тэгэхээр өнөөдөр бид нар энэ бэлэг чанараа ингээ хайцсан учраас өгөх байхгүй болчихдог. Тэгээ юу өхийн жоохон газраа ухаж л аваачиж өгөж хоолоо зоогоход юм ийм төвшөнд очичоод шүү дээ. Энэ дээр бол яг энэ 90 цаг үеийн өөрөө энэ цахим 90 болоод биднийг бүр дуудаж байгаа шаардж байгаа гэж боддог. Яг тэгэхээр цахим 90 болох тусмаа хүн төрлөختөн улам нөгөө газар руу хашигддаг. Зөв. Бэлэг чанараа, тэнгэр бэлэг чанараа орхиод байгаа. Бүр орхиод байгаа.
Тэгээ энэ эзэгтэй энэ 90 үе дээр монголчууд яг сэрээд ухтаад. За одоо дэлхийн нийт ийм болж байна. Ирээдүйн 100 жил ийм болох гэж байна. Монголчуудад ийм өгөгдөл байна. Ирээдүйд болох гэж байгаа энэ 100 жилийг тосоод ухтаад очиж монголчууд энэ дэлхийн нийтэд хайраараа дайлаад, бэлэг эрдэм, бэлэг оюунаараа дайлаад ингэж энэ Монгол улс үндэстэн өөрсдийгөө ч дархалж авах, энэ дэлхийн дүрлэгч шиндэж аврах гээгүүлэх сайн сайхнаар дайлах том боломжууд ийм боломж бол яг орчин үед ирсэн байгаа гэж би боддог шүү дээ. Удамшлын молекулын тухай би түрүүний хэлжсэн. Удамшлын молекул гэдэг бол мөнгө тэнгэрт тэр бэлэг сэтгэлийн тэнгэрт бол бүх юмны газарт гих хувь заяа төөрг төлгийг боловсруулна. Тэр бол анх эхлээл нэгээс одоо нэг юунаас үүсдэм тэгж санаа үүсвсөрөөгээд одоо энэ геометрийн их бүтэц болж энэ одоо удамшлын бүх зүй тогтол тэнд хадгалаатай байна. Тэр удамшлын зүй тогтол бол бидний гений молекул дотор хадгалаатай байна. Сав ертөнцид бол бүтцэнд нь хадгалаатай байна. Тэгэхээр бидний молекулыг задлах юм бол, сунгах юм бол эндээс сард ирж очих цаг 93 дахин бүтээх хэмжээний ийм урт юм болно. Энэ дотор бүх мэдээ байгаа. Бүх мэдээ хадгалаатай байгаа. Өөрөөр хэлбэл орчлон бол мэдээг мартдаггүй. За ингээд хүн тэнгэр заяад болоод эрэхтэй зэрэг одоо монголчуудыг Чингисийн үеийн тэнгэр заяад байдаг чалруу сэргээд оруулж. Тэгвэл бид шууд удамчлынхаа молекулаас унших юм. Тэр чадвараа авчих юм уу? Бүх үндэснээр уншдаг. Гэж хэлнэ. Ийм болно. Одоогийн энэ одоо тэр нэг сахалтай хүү Японд борлуулдаг шинэ хэм билээ зодтолдог тэр байна одоо тэгээд одоо зодооч шатарч ерөөлж энэ бүгд чинь тэр бэлэг чадaltaй хүмүүс хаяганс цоорхон хүмүүс гараад ингээ барилдаг ихтэй зэрэг монголчуудын тэр их тэнгэрийн гов эн чинь яг заасан мехнээс гадна заасан мех байна л да. Тэнгэрийн ов гэгээд яахаач мэдэхгүй л хайдаг унгадаг байхгүй юу да тийм ээ. Тэгэхээр яахаач мэдэхгүй л одоо хуур юугаа татдаг, туйлаа хилдэг. Тэгэхээр энэ чадварыг бидэн дотор унтаж байна гэдэг бол тэнгэрт хийсэн тэр зэтэл маань тэнгэрт байна, дархлаатай байна, газарт бидэнд бас дархлаатай байна. Бидний биеинд бас байна. Бидний биеинд байна. Ийм учраас бид тэнгэртийн хаягдалгүй сэтгэлийн ариусгай дэрвэл тэр чадал бидэнд аяндаа сэргэж ирнэ. Ингэхдээ зэрэг бид бол дэлхийн нүдний өмнө Монголын дээд тэнгэр заяа чанарыг хүндрэлтэнд нэвтрүүлэх агуу улсыг хушуучлна. Энэ цагт Монгол бол дэлхий дээр мандан бадарнаа. Бид байнаар мандан бадрах биш ингэж мандарна. Яагаад хүндрэлтний гэжлээд байсан бэхлээр энэ тэнгэрийн заяаг ийдсэн оронд чинь ариун шудраг амьдарч яхад тэр лалын орон юуны орон чинь хүнийг мал бич боол мэт ингэж зодулдаг одоо ашигладаг адгуус шиг байлгаж байна шүү дээ. Хэрэглээ болов. Тэгэхээр тэрнийг чөлөөлөхөд дайнд явсан байхгүй юу? Одоо тэр харизмын 500 дэмий ачаатай бэлэг аваад очиход нөгөө хүмүүсийн алчхлаар Чингис хаан дайнд явж байгаа байхгүй. Тэр чинь юу гэхээр тэр тэнгэр нь хайсан бузар амьтсыг мөхөөлөө гэж очсон тэр юм аа. Ийм учраас одоо энэ чанар бидэнд байгаа шүү. Олон түмэн энийг сонс, энийг сэрэг цаг ярьсан шүү. Тэр улсын удирдах байгаа хүмүүс энэ гих тэнгэрсэн гих заяа бидэнд байгаа шүү. Тэрнийгээ бүү мартаач гэж л. Тийм бай. Багш одоо ангаах гэдэг чухал зүйл байгаа. Тийм ээ, сэтгэлийн шийдэх хөтөлбөрүүд байж байна. Таны одоо явуулж байгаа эдгэрлийн хөтөлбөрүүд байж байна. За одоо квант ханаахын хөтөлбөрүүд байж байна. Энэ дээр үр дүнгуудээс тодорхой хэмжээний бас нэг одоо яг одоо үзэгч сонирхолтой байх. Энэ талаар та бас нэг мэдээлэл өгвөл бас сонирхолтой байх. Сая багш тэгж яана л та.
удмын мэдээллийн санд бидний биед тэр Чингис хааны үед агуу их байлдан дагуулыг хийж явсан агуу их хүч чадлууд. За өөр энэ монголчуудын түүхэнд монголчууд ямар гайхамшиг бүтээж, ямар их эрд зориг, ямар их эрдэм чадал, оюун ухаан энэ байгаль ертөнцтэйгээ харьцах ямар их мэдээлэлтэйж амьдрсан гэдэг чинь бүр нэг агуу мэдээлэл шүү дээ, тий. Тэр бүх мэдээлэл бид байна. Яг үнэ. Би дотор байна гэж багш хэлж байгаа шүү. Тийм. Гагцхүү тэр мэдээлэл унтаа байдалтай. Яг үнэ. Унтцсан байна. Тэр мэдээлэл сэрх юм бол энэ өвчин ч одоо юу ч шүлэх гэдэг шүү дээ багш. Өвчгжидгэн эрдмийг сурна. Тэр спортын амжилт өгөө дээрээс бүх юм асуудалгүй. Хүн гэдэг бол давтаж сурдаг гэдэг биш. Хүн гэдэг юмыг тэр галын бурхан харж инээж явахаас нэг хэсэгээд өөрийн гин чадварыг хөгжүүлэх ёстой. Хүүхэд галын бурхан харж инээдэг биш дээ. Тэнгэр газраас нь сэрэх ёстой. Тэрийг сэрэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ гэхээр багш тэгж шүү дээ. Нөгөө сэтгэлийн бузраас болоод тэр сэрэхгүй унтчихад байгаа. Энэ ертөнц хорвоо даяар төгмөл байгаа энийг агуу тэнгэрийн энергийг, бурхны энергийг бидэн оруулж ирж ашиглахад саад болоод ганцтай байсан байна. Өөрөөр тэр биологийн биеийн гений мэдээлэлд байгаа хүч чадлыг сэрэж ашиглахад саад болоод бас л ганц зүйл. Энэ нь өөрөө багш хэлж байгаа сэтгэлийн бузар. Яг үнэ. Ямар олон төрлийн бузар. Тэ. Дээрэж байна, дорооч байна. Энийг яг энийг л ариусгах, энийг өөрчлөх, энийг одоо засах ажлыг л бид нэр хийгээд байгаа нь энэ одоо хичээлүүд сургалтуудыг хэлхий хуулаад байгаа санаатай. Тэгээ угаасаа эдрийг ингээд арилгаад сэтгэлийн энэ бохирдлыг арилгаад ирэхээр тэр хүн өөрөө доторсоо итгэж байгаа. Ерөөсөө. Ямар ч найдлаггүй эмнэлгээд хэцүү байна л гээл тэгж тэ. Гэтэл чин яг энэ сэтгэлийн бузрыг арилгадаг аргуудтай хэлцүүлж гинөө. Яг үнэ. Ийм нэг аргууд байна угаасаа. Зөв. Ёстой энэ Тэнгэр бурхнаас бидэрт өгсөн мэдээллүүд байгаа. Арц хүчээр одоо ингээд эргүүлээд бариад 10 наалхаасаа илүүтэй сэтгэлийн хүч шиг олох. Тэрнийг ариусгах. Тэрний хайрыг тэлэх тийм арга байна. Ганцхан өөрөөсөө биш. Тэнгэр газар ээлдэж ихлээр лус савдаг орчлонгийн хязгааргүй их орон зайд байгаа сэтгэлийн тэр савдаг тэр чи өөрөм тэнгэрүүд байж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Төрөл бүрийн сэтгэлүүд. Тэдэнд ажиллагдаад ороод ирнэ шүү дээ. Нэгэнт тэд нэр тэр их хурлаагаар энийг арилгаал гэсэн бол тэр дотор л орж ирнэ шүү дээ. Өгөн чамч яв. Яг энийг багш бол ингэж хэлээд байгаа. Нөгөө би одоо зарим үзэгчид нөгөө 29-ний арга хэмжээндээс очиагүй учраас тэрийг мэдэхгүй байна. Тэр нь юу гэхээр одоо ер нь багшаар нэг ажиллуулаад байгаа гэж бодож байна. Би энэ олон хүмүүс зэрэг сууж байгаа үед яаж тэдрийг ариусгах болох вэ гэдэг асуудал. Тий, яаж тэдрийн өвчнийг нь зэрэг хөөж болох вэ? Тэр муу бувтгуудыг энергийн цэвэрлэгийг яаж хийж болох вэ гэдэг дээр эрэл хайгуул хийж явж хагаад тэгээд тэр арыг боловсруулад байгаа байхгүй юу? Тэр нь яах вэ гэхлээр одоо энэ ингээд та бид гурав сууж байгаа гэхэд дундаа нэг юм бөмбөлөг энерги бөмбөлөг бүтээх юм. За тэр энерги бөмбөлөгдөн өөрийнхөө байгаа яг үнэхээр бусдад туслая гэсэн ариун сайхан сэтгэлээ шингээчих юм. Шингээч. Дээр нь яг хөглөрийн тэнгэр окторгой сансарт байгаа хаанд ямар сайн энерги байна. Бурханы гэгээр хүчтэй тийм ээ. Манай Чингис хааны байх юм уу? Өөр ямар хаттуудын байх юм уу? Лус савдаг уул усны эздүүд байх юм уу? Нар сархай байх юм уу? Гайхамшигтай нар сархай цаг орно. Гайхамшигтай энергиудыг ухамсарынхаа өөрийнхөө бодол ухамсарын хүчээр энэ энерги бөмбөгтөнд боодож оруулаад ирээ. Тий. Өөрөө тэнгэрийн элч учраас тэр хуралдайг захиран одоо хуралдуулна. Тэр нөгөө хуралдайгаас нөгөө бүх юм чинь өргөд алгавар аваад цацгтай зэрэг чи бүгдийг нариусгаад тэгсэн. Тэгээ энэ хүн миний биеинд орж ирэхлээр тэр нэг яриад тагдаг. Одоо ийм бодистай би ойлгоод байгаа юм байна. Тий. Тэгэхээр тэр бүх энергийг ингээ хоригдлуулаад тэнгэрийн хуралдай. Тэнгэрийн хуралдай хийлээ. Багш их гоё хэллээ шүү. Тэр тэнгэрийн хуралдайдаа одоо үүрэг даалгавар өгнө шүү дээ. Энд цугласан бүх хүмсүүдийн хүсэлтэл өгчихгүй. Тий. Яг үнэ. Энд цугласан бүх хүмсүүдийн сөрөг энергиудыг арилгаад, эрүүлжүүлээд, ангаагаад, ажил үйлсийг бүтээгээд тэнгэртэй холбоодог өчөө. Тийм ээ? Энэ дотор тэнгэрийн мэдээллийг
онгойлгоод нээгээд өгөөч. Заал дүүрэн энэ чинь тэгээд Монгол орн даяар. Ер нь хүн төрлөختийн сэтгэлийн бузарт явж шít. Одоо энэ Украинад юу гэсэн үг гэдэг хүн алж гин гэж. Тийм ээ? Булаа юм байгаа байхгүй. Ярьж хөөрж тохирж болдог. Тийм шүү. Энэ чинь шүтэлцээр хийх юм дээ. За их сайн байна уу? Сайн ойлгож байна. Тэгээд трийг нөгөө хүмүүс рүү ингээд өгж байгаа шидэж байгаа. Хүмүүс тосоод авч байгаа. Тэгээ өөрийнхөө бие рүү ороод ирж чинь. Нүдэнд бодит нүдээр харахад нь бол нэг юм харагдахгүй юм шиг байж байна. Мэдрэмжтэй хүмүүс бол харж шүү. Саяхан би тэр 29-ны арга хэмжээнд сууж исэн нэг шавтайгаа уулзсан чинь тас гэл энэ магнаа руу ингээд нэг ороод байна. Хурц тийм нэг өдрийн гэрэл шиг нар шиг юм ба ингээд тас гэд ороо явцсан. Хамаг би халуудгүй явцсан гэж ярьчихсан. Тэгээ мэдэрч шүү дээ. Тэгж л хэлсэн чинь тий. Тэгэхээр ийм арга ингээд хэрэгэлсэн байхгүй юу? Тэгээ энэ одоо яг физикч таад одоо дэлхийн шилдэг эрдэмтдүүдийн нэг квант физикч 70 жил судалж байгаа энэ хүний хувьд энэ зүйл чинь бодиттой юм аа. Энэ чинь яг нэг арга нь квант физик шил ухааны нэг арга байж болох юм аа гэдгийг нэг хэлээд өгч багш. Ер нь хүн төрлөختнээ тань мэдхгүй болвол Будда, Иесус энэ олон шашнууд бол нэгэнтээ тэрсэн биш. Бүгдээрээ л сэтгэлийн чадлаараа тэр тэнгэрүүд авирч байгаа юм. Давд давагш хүрсэн байх, Иесусаас гэрсэн байх ихтэй бол энэ юу юм байгаа. Тэгэхээр хүн болвол тэнгэрийн болон энэ газрын одоо аргын энэ хоёрын хоёр туйлын хооронд шүтэн барилдаж ингэж хувьсдаг юм байна л да. Зарим нь бол зөвхөн ерөөсөө арга дээр сууж идэг. Яг байна. Хатуу. Энийг зөвшөөрдөг. Гэтэл нөгөөх нь дандаа бэлэгдүүлсэн. Одоо давд давагч байдаг юм уу, Вангам гэж байдаг юм уу байж штэ. Тэгэхээр энэ хоёрын хооронд явж байгаа хүн бас их олон бий. Гэтэл монголчууд сургалтаар энэ үнийг тэр тэнгэр газрын сургалтаар уул улс дахих тэр галын бурхан харж ийнэ гэснээр гэхдээ зэрэг хүмүүсийг болвол ерөнсөөл тэнгэрийн хүчээр газрын үлсийг бүтээдэг аргыг тэнгэрийн эвээр газрын аргын үлсийг баталгаажуулдаг болсон байна шүү дээ. Аргаар одоогийн ангаах ухаан бол аргын хүчээр олсон юг тэр талдын одоо өвчнийг интгэж байна. Бид бол тэнгэрийн хүчээр тэнгэрийн бэлэг хүчээр тэр өвчнийг ангаах юмыг тэр олон савдаг лусын гэчээр бүх биеийн дуруулаад өөрснийх нь хариуцсан ажиллаар болвол нөгөө өвчнээ бол сэтгэн тайвшруулаад эрэхтэй зэрэг нөгөө бие чинь өөрөө аяндаа нөхөн сэргээд яаж ухаа юм. Ангаах ухаан ямар явах вэ? Ер нь ямар ухаан ямар авах вэ гэхээр бид нэр эхлээд бага насны хүүхдээс нь авахлаад энэ тэнгэрийн бэлэг чадварыг бага наснаас нь гүйгүүлмээр байна. Тэгээд эрэхтэй зэрэг тэнгэртэйгээ холбогдохлоор бусад эрдмийг бол цоороод ирэхээр одоо хөгжимчин болно юу болно ингээд явдаг эхлээд бөөнд навэж суулгачаад тэгээд одоо ингээд ширээс тохиолдон даглан сууж болохгүй багшийн урдаас эртдэг цэг царж хийсэн эрдмийг хоосон сав мэт уудлан ав тийм юм хийж байхгүй. Нөгөө хүн яах ёстой вэ? Газрын энэ аргын мэдээллийг уудалж авдаг сав биш. Энэ бол тэнгэрээс гийдэг сав байхгүй юу? Манай сургалт ангаах ухаан хүний хүмүүжил энэ бүгд рүү инээр ормор байна. Тэгэхээр юу? За ингээд тийм энерги бөмбөг үүсгээд ингээд одоо нэг яг би тэрийг зөвшөөрч байна. Ангаах. Квант физикч эрдэмтэн хүний хувьд эн чинь өөрөө шинжлэх ухаан. Шинжлэх ухаан. Тэгэхээр бүх юм орчлонд байгаа бүх юм сэтгэлээр бүтнэ. Орчлонгийн бүх юм тэр тэнгэрээс бэлэн бууж ирэх. Та сэтгэлдээ юу бодно? Тэргээр бөмбөрцөг бодно. Юу бодно? Тэр чинь биелнэ. Тэгэхээр бөмбөрцөг дотроо бол их хуралдаа хоролдуул. Их хуралдаад хүсэлтэй тавь.
Тэгээд тэр өвчнийг ангаахаа хэл ихтэй зэрэг нөгөө хурлаа чинь газар болгон хийн. Ингэхлээр л бол хүний бие бол орчлон юм шүү дээ. Ийм юм байгаа юм. Сайхан юм хийж байгаа хүмүүс байгаа юм да. Тэгээд одоо бол би дээр нь миний энэ ярьж байгаа юунаас эхлээд Монголын бяцлаглалын шин систем боловсруулах байна. Бид хамтарч ажиллаж болох байна. Бяцлаглалын шин систем юун дээр тулгуурлах вэ? Бас л одоо энэ сэтгэл дээр тулгуурласан. Тэгэхээр Хингэрэг зөгтөг орно, хөгжим орно, юу орно, сэтгэлийн ариусл орно. За тэр дотор одоо энэ уул ус сүвдэг лусаа дуудаж хоримтлуулах энэ чадал орно. Ийм юм л хэрэгтэй юм шиг байна да. Бид нар чинь аливаа юмсыг чанд руу н орж чадахгүй өнгөц хэсгийг хараад байгаадаа л энэ муухайд яваад байгаа юм бил. Одоо квант гэдэг чинь усны нэг ширхгийг би зөв буруу лаваа хөшөлөөрэй. Усны нэг ширхгийг 700 мянга хуваахад квант түвшин рүүгээ орно гэж байгаа байхгүй. Тий. Тэр нарийн түвшин рүүгээ ороод ирэхэд тэнд чинь шал өөр ертөнц болоод энэ чинь ийм юм биш үү гэдэг жинхэнэ нэг чандын чинь шалтгааны үүднээс нь чанд учраа шалтгааны үүдээс нь юмыг таньдаг юм байна. Тэнд сэтгэлэн давгам галаад ороод бодис гэдэг талаас илүү байхгүй. Тэгэхээр баг тэр бөөмс чинь бурхан чанартай юм шиг болно. Ингээд электронуудыг ингээд юм уу гэрлийг хийсэн энэ салаавчин дундуур нэвтрүүлэхэд бөөн ийм шугам болгож гарна. Би хаагуур нь гарахав гэдэг өөрснөө сонгоно. Өөрөөр хэлбэл ухаарлын чанар тийм байна. Чи ухаантай байна гэсэн үг. Ухаантай байна гэсэн. Тэгэхээр ухаан гэдгийг би газарт хэлэхлээр жоохон темирхүү байгаа юм. Одоо бэлэг сэрхүйтэл баггүй. Сэржил байгаа. Юу болчихоо миний урд юу ирчихв. Тэгвэл би тэрийг барьна юу. Тэгэхээр ч одоо усны нэг ширхгийг 700 мянга хуваахсны нэг нь тийм бэлэг сэрхүүтэй ухаантай. Гэхдээ энэ материуд чинь бүгдээрээ ухаантай бэлэг сэрхүүтэй. Тий. Сэрхүү гэдэг юм бүхэнд байна. Адгуус амтэн сэрхүү болвол энэ орон нутгийнхаа савдаг лусын хэмжээнд байдаг сүнстэй байна. Хон ямаа тийм ээ адгууснууд. Гэтэл хүний сүнс бол бүр тэр дээд мөнх тэнгэрээс яасан орчлонгийн бүтээн босгох чадварыг өвөрлсөн тэр их бүтээлч чанарыг өвөрлсөн сүнс бол хүний сүнс. Тэгэхээр хүний сүнс бол нэг удамшлын бодойгуудыг захирна. Хүний сүнс бол дээд тэнгэртэй элчим тэр удамынхаа юг шатна. Тэгэхээр үрийн үрд хадгалах юм бол удмыг сахин хамгаална гэдэг бол тэрнийг ч бузардахгүй газарт байгаа югч бузардуулахгүй авч явна гэсэн үг. Эд монголчууд гүмхад явсан байлээ. Тэгэхээр ерөөсөө тэгэл хүн гэдэг чинь бурхны илчил болж таарад байна шүү дээ. Тийм. Тэрнийг одоо энэ бусад шашнууд бурхан гэж байна. Монголчууд бурхангүй мөнх тэнгэр хэл тэнгэртэй гэж яриа. Тэнгэр гэдэг бол бүхнийг бүтээгч. Бүхнийг бүтээх биш. Бүхний төлөг заяаг. Төлөг заяа гэдэг нь төлгөлж байгаа. Төлөг гэдэг нь одоо төлөвлөгөө гэсэн үг. Төлөг та нар төлөг гэж мэдэх үү? Төлөг буулгана гэдэг. Төлөг буулгана. Тэгээ төлөг буулгана тэр төлөглөж байгаа. Тэгэхээр альва юм өсөн көгч эхлээд одоо хүний удамшлын молекул чинь нохойч байна, арсланч байна, чонч байна, бүх юм байгаа юм шиг одоо. Энэ ингэ задлаад шинжилээд үзэхээр. Тэгээс хүн гэдэг бол бурхны элч тэгээд бүтээгч. Тийм. Бурхны тэр тэнгэрийн чадлыг өвөрлөн гарсан. Мөнх тэнгэрийн чадлыг өвөрлөн гарсан сэтгэлийн дээд хүч бол хүнд байна. Тийм бай. Бид тэрнийг мартчихж мартаад тэгээ сэтгэлийн буцарт автаад адгуус чон араатан 9 журийн төрлийн ийм муу заяаны үйлийг хийдэг болжээ. Сэтгэлийг цэвэрлүүл хүн төрлөختөн аз жаргалтай амьдрандаа. Тэгэхээр чин бурхны элчиж гэж хэлэхгүй бараг бурхны хувилгаан гэж хэлвэл яг үнэн хүн бол хувилгаан чанартай хувилгаан чанартай юм байна.
гэж үзнэ. Гэх юм шүү дээ. Энийг нөгөө муу сэтгэлүүдээр бохирдуулаад мартаад Адгуусуулж байгаа. адгуусуулаад ингээд Иддэг уудаг, амиа боддог адгуусуулж байгаа. За ингээд энэ удаагийн подкастынхаа дугаарыг энэ хүрээд өндөрлж байна. Хүрэлцэн ирж Тэнгэрийн айдстыг хорыг энд буулгасан багштай баярлалаа гэж талархмаар байна. Бид хоёрыг одоо үнэхээр сайхан чиглүүлж нэг нюансыг олж мэдрэмжтэй шиг залж өгсөн лавсан доктортой бас их баярлалаа гэж хэлмээр байна. Үзэгч та бүхэн шимтэн сонссонд талархлаа гэж хэлмээр байна. Дараагийн нэвтрүүлгийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй.